өнөөдөр манай Монгол улсад энэ гутлын үйлдвэрлэлийн одоо энэ бүх одоо тэр загвар зохион бүтээл, Италийн зохион бүтээл бүх юм нь хөгжсөн мөртлөө урагшилдгүй нэг гол юу нь арьс шир. Арьс ширээ биднес хятад ингэж үсийн цулмж энэ Монголдоо ингэж хамаг хортой юм ячаад хөгшир болгоод бүгдийг хятад руу аччихдаг. Тэгэд хятадаас орж ирж байгаа эргээд бидний арьс шир чинь жижигхэн дезиметр квадрат 1000 төгрөг болох гэдэг шүү. Тэгэхээр энэ гутлын үйлдвэрлэгчд одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн энэ олон гэр бүлийн үйлдвэрүүд яаж хөгжих вэ цаашдаа. Тэгээд ерөөсө өдрөөс өдөрт яг энэ цар тахлын үе, яг одоо энэ эдийн засгийн энэ үед бол 70% зогсчоод байна. Нөгөө цав нь байхгүй болсон. Нөгөө уул нь бүх юм ерөөсө урд зүгээс хамааралтай. Гэтэл бас энд нэг сайхан харагдаж байгаа жижигхэн гэрлүүд харагдаад байгаа. Энд юу гэхэд зэрэг бүр ерөөсөө бүх юмаа зориулаад Европ руу зүглэл цав нийлүүлэх үйлдвэр бас гарч ирээд байна шүү дээ. Нөгөө борлуулагч нар. Тэгээ одоо хизээ орж ирэх бол одоо энэ Европоос орж ирэх гэж чинь цөөхөн тооны. Тэгэхээр энэ л яалтчгүй төрийн зохицуулт бидний энэ үйлдвэрлэлд хэрэгтэй байна. Баялаг бүтээгчдийн одоо энэ холбоонд би бас хандмаар байна. Одоо би 43 жилд ерөөсөө л гутлын төлөө явсан. Гутлын үйлдвэр анх Чехээс орж ирээд байгуулахад нь би байсан. За яахт нь байсан. Тийм. Тэгэхээр яахаагүй энийг бас хүлээн зөвшөөрөж жижиг үйлдвэр дээр анхаарч арьс ширний энэ асуудал дээр хуулийн дээр бас нарийн тусгаж өгөөч. Бидний гутлын үйлдвэрлэл бол үнэхээр хүнд нөхцөл. Дан подвалд явж байгаа шүү байруудын. Ихэнх үйлдвэр бүх байруудын подвалд явдаг.